5 лекцийн сүүлийн лекц буюу судалгааны ажлын найдвартай байдал гэдэг ийм агуулгыг олох гэж байна. За бид нар бас ихний хичээлдэр бол тийм ээ судалгааны пейпер буюу өгүүлсийг хэрхэн унших вэ? За өгүүлээс ямар голбод мэдээлэл авч болох вэ гэдэг талаар лекц байсан. За хоёр дахь хичээл болохоор технологи ашин сургалтад хэрэгж болгохтой сургах хэрэгтгүүнүүд буюу AR, VR юм л оюун тийм ээ. За робот технологид ер нь сургалтанд яаж хэрэгж байгаа вэ гэдэг талаар. За гурав дахь хичээл маань болохоор технологи ашигласан сургалтын ер нь арга зүй. За арга зүй ямар ах юм бэ? Технологи ашигласан одоо хэрэгтгүүний заалтаа яаж хослуулад агуулгатайгаа уялдуулаад ингэж хичээл хазгаан болдог хийх вэ гэдэг талаар байсан. За өмнөх лекц бол технологи ашигласан сургалтад хийж байгаа үед одоо туршилтын судалгааг яаж хийх вэ? Тийм ээ судалгааны арга баримтлалыг яаж зохион байгуулалт хийх вэ гэдэг талаар. За тэгэхээр өнөөдөр бол ер нь судалгааны ажлын найдвартай байдал буюу бид нар одоо тийм ээ туршилтын судалгаа хийгээд датагаа цуглуулсан бол энэ датаны найдвартай байдлыг яаж хангах вэ? Яаж нотолж харуулж ич тийм ээ одоо улсын сэтгүүл өгүүлээ илгээх вэ гэдэг талаар одоо өнөөдрийн лекц маань орох юм аа. За тэгэхээр нэгдүгээр мэдээж судалгааны ажлын найдвартай байдал гэж юу вэ гэдэг талаар мэдээж яригдсан. За мэдээж бол та бүхэн мал докторийн төвний оюутнууд учраас энэ талаараа ерөөхдөө мэдчихэж байгаа байх тийм ээ. За судалгааны хэмжлэлийн оновчтой ба найдвартай байдлыг хэрхэн шалгасан тухайга тайлбарлан бичнэ буюу миний энэ дата ийм учраас энэ бол яг найдвартай дата юм аа, үнэн бодиттой юм аа гэдгийг нотолж харуулж ич. Энэ бол яг одоо энэ судалгааны ажлыг үнэн бодит төр дүнхсгийн дата маань ашиглаж зөвшөөрлөө. За тийм учраас бид нар судалгааныхаа ажлыг хийснийхаа дараа датаныхаа найдвартай байдлыг бол ингэж тийм ээ баталгаажуулж өгөх нь нэлээд чухал байдаг. За энэ бол нэг олон улсын төвний сэтгүүлүүд тийм ээ хөлөө авах гол бас шалгуур нэг гүйцэлт шалгуур нь олж өгдөг байгаа. За тэгэхээр тийм ээ одоо бид нар одоо хэрхэн тийм ээ одоо жишээ нь датада тийм ээ таан одоо боловсруулалт хийгээд ингээд чанарын болон таан үр дүн гаргасны дараа тухайн утганд тийм ээ хэмжигдэж байгаа улсын чинь бодит дотоод ихээр зэрэг тохирч байгааг харуулдаг. За хэмжлэлээр гарч байгаа утганд доктортой шинжээг харуулдаг гэсэн ийм тайлбартай тийм ээ. Тэгэхээр бид нар бол validity буюу reliability энэ хоёр утгыг бол хоёуланг нь баталж харуулж байна. Судалгааны менежмент цааш үлэн зөвшөөрөх гэсэн. За тэгэхээр бол тийм ээ жишээ нь бол одоо энэ дээр бол тийм ээ оновчтой найдвартай байдал гэдэг юу хэлэх вэ гэхээр тухайн ойлголт дох агуулгын хувьд хэрэг үнэн бодитойсыг нягтлан шалгах үйл явцаа гэж байгаа тийм ээ. Харин найдвартай байдал нь сонгон насны нэг хэмжлэлийн хэрэгслэр нэг тохиолдолд хэд дахин олон удаа хэмжиж тийм ээ яг ижил одоо өгч ийнэ үгүй эсвэл өөртөө өгч ийнэ үгүй гэдэг асуултад хариулах үйл явц маань гэж. За тэгэхээр бид нар одоо жишээ нь тийм ээ судалгааны ажлын одоо найдвартай байдал гэдэг юу юг авч үзэх вэ гэдэг дээр энэ дээр одоо дөрвөн төрлийн англи байна. За нэгдүгээр нь тийм ээ validity constructive validity за internal validity external validity reliability гэсэн дөрвөн одоо тийм ээ тестүүд байна. За энэ дээр бол жишээ нь case study tactic гэдэг тийм use of multiple source evidence and the chain of evidence нотлох баримтуудыг одоо тийм ээ датагаа цуглуулж тэр датаныхаа одоо нотлох баримтуудыг хийж гэсэн. За жишээлбэл бас би одоо тийм ээ хүүхдүүдэд шалгалт авсан гэж хэлж байгаа бол тэрийг яг ямар тестээр авсан тийм ээ ямар боловсролт хийсэн ямар үр дүн гарсан гэдгийг судалгааны ажлын хасаасад бас зааж өгнө. За дараагийн хамлаар дата анализ гэдэг тийм ээ дата анализ internal validity гэдэг байна. За ингээд датанд анализ хийгээд энэ датанаас яг ийм учраас одоо найдвартай юм аа гэдэг гаргаж ирэх гэсэн үг. За external validity гэдэг дээр судалгааны загвар маань бол яг бас нөгөө юу болж байгаа гэсэн үг тийм ээ. Нэг нотлоход мандалж өгч гэсэн үг. За reliability гэдэг дээр бас тийм ээ одоо бидний data collection буюу датагаа цуглуулад за тэрийгээ тийм ээ одоо use case study protocol гэдэг маань одоо тухайн одоо юу хийсэн туршилтын судалгаа болон судалгаа хийсэн одоо протокол үйл явцын тийм ээ одоо нотлох баримтууд жишээ бид нөгөө туршилтын судалгаа хийж байгаа тийм ээ сургалтын үйл ажиллагааны үеийн зураг бичлэг за хүүхдүүдийн хийсэн бүтээл эдгээр бол бүгдээрээ энэ одоо нотлох баримт болж бидний одоо судалгааны энэ дата өгдлийг яг үр дүнтэй найдвартай аймаг гэдэг нотлох баримт болно гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо технологи гэсэн судалгааны ажил хийж байгаа үед найдвартай байдлыг юу дээр харж тийм ээ нотолж харуулах хэрэгтэй юм бэ гэдэг юм одоо асуудал гарч ирнэ. За тэгэхээр бид нар нэгдүгээр сургалтын загвараа боловсруулсан бол энэ сургалтын загварны тийм ээ ямар учраас одоо оновчтой юм бэ гэдгийг одоо тийм ээ validity юм бэ гэдгийг бол бид нар одоо ингэж нотолж харуулна гэсэн. Дараа нь судалгааны аргыг тийм ээ чинь одоо туршилтын судалгаар ашиглаж байна ямар арга ашиглаж тэрийг яг энэ арга бол юм учраас одоо энэ аргыг сонгох зөв байсан гэдэг нотолж харуулна. За тэгээд дараа нь болохоор дата цуглуулж буй асуулга хэрэгслийн оновчтой байдал. За чинь хүүхдүүдээс авч байгаа нөгөө шалгалтууд тийм ээ IPM буюу одоо сэдлийн асуултууд тэрийг бүгд ингэ тийм ээ ийм учраас одоо энэ бол оновчтой юм гэдгийг баталж харуулна. За үүний дараа бол дата цуглуулж гисэн дата дээр боловсруулалт хийгээд за үрд ингэ бол яг найдвартай юм баталгаатай юм гэдгийг нотолж харуулна гэсэн. Тэгэхээр ийм дөрвөн төрлийн зүйлээр бид нар одоо найдвартай байдлыг нотолж харуулах шаардлага гаргана. За тэгэхээр за энэ дээр бол арга тайлбарласан байна тийм ээ. Сургалтын загварын оновчтой байдал гэдэг юу хэлэх вэ гэдэг. За тэгэхээр энэ дээр бол яг нөгөө одоо дамаа докторийн диссертац хийж байгаа хүмүүс бол өөрсдөө шинэ одоо сургалтын загварыг боловсруулж гаргаж ирдэг гэж багш өмнөх лекцнүүд дээр бол ярьсан байгаа тийм ээ. Тэгэхээр одоо чинь миний энэ одоо өөрийн боловсруулсан байгаа сургалтын загвар ийм учраас бол яг энэ бол яг үр дүнтэй юм аа одоо тийм ээ энэ бол ингээд сургалт дөрвөлөө үзүүлэх боломжтой юм аа гэдгийг бид нар нотолж харуулах шаардлага гарна. За инхийн тулд бол яг одоо validity, practical, effectiveness гэсэн энэ гурван одоо энэ гурыг гурван харуулж чадчихвал бол яг миний одоо хийсэн прототип буюу нөгөө сургалтын загвар маань үр дүнтэй болохыг нотолж харуулах гэсэн. Тэгэхээр validity гэдэг нь юу яах вэ гэдэг чинь тийм ээ.
Тэгэхээр энэ дээр бол одоо чинь англи тайлбарын лаб хандж байгаа content validity, construct validity гэсэн хоёр ойлголтыг бол авч үзчихэж бол яг validity гэдэг нь одоо шаардлага хангана гэсэн үг. За practically гэдэг маань бол яг одоо энийг одоо сургалтанд ингээд тийм ээ хэрэглэхэд бол яг одоо хэрэглэгчдээс тийм ээ одоо энэ бол ашиглаж болох юм байна гэсэн юм одоо үр нөлөөг тийм ээ гаргаж авч чадах юм бол энэ бол яг practically байна гэсэн үг байна гэсэн. За effectiveness гэдэг маань энэ одоо асуудалтай зааврыг ч юм уу ямар нэг шинэ одоо прототип туршаад тийм ээ. За тэгээд бол яг үр нөлөөг нь ингээд гаргаж ирээд энэ бол үр дүнтэй юм байна гэдгийг хадгалж харуулж чадж байвал энэ бол яг effectiveness болно гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь тийм ээ зөвхөн одоо энэ албан дээр яригдах ба сургалтын загвар дээр яригдах за бүх төрлийн шинэ одоо жишээ нь VR тийм ээ одоо нэг бүтээгдэхүүнчүүд тийм үү эсвэл нэг бүр нэг бодит нэг одоо жишээ нь бүтээл хийлгэхэд тэрнийхээ одоо найдвартай оновчтой байдлыг баталж харуулсан бол бас яг энэ гурван шалгуураар ингэж баталж харуулах шаардлага гардаг. За тэгэхээр сургалтын загварын оновчтой байдал гэдэг тийм ээ яг саяны гурван загвараар за нэгдүгээрт нь бол тийм ээ энэ одоо validity буюу content validity тийм ээ construct validity гэдэг тийм ээ одоо хоорондоо энэ хоорондоо хэрэг холбогдож байна гэдгийг бол тийм ээ одоо харуулна гэсэн үг. За үүний тулд бол за одоо чинь энэ дээр бол жишээ болох юм бол би knowledge, habit, other, spirit гэсэн дөрвөн үгстэй буюу сургалтын загварыг боловсруулсан байна. За тэгээд энэ одоо сургалтын загварыг би ингэж боловсруулсан юм уу? Энэ бол сургалтанд одоо ашиглах боломжтой юм а гэдэг ийм одоо ашиглаж болно гэдэг одоо ийм одоо дүгнэлтийг авахын тулд экспертүүдэд тийм ээ ингэ танилцуулсан гэсэн үг. Тэгэхээр би сургалтын загвар боловсруулаад тэрийг эксперттэй танилцуулаад тэнгуүл экспертүүд маань тийм энэ чинь одоо энэ талаас нь ингэ сайжруулмаар юм шүү. Энэ юм шүү, тэнд юм шүү гэсэн юм саналуудыг бол өгнө. За тэнгуүтээ саналуудаа дагуу ахаа сайжруулна. За ахаа танилцуулна. Тэнгуүт экспертүүд ахаа санал өгнө тийм ээ. За одоо энэ загварч бол яг энэ ингээр болсон байна. Тэнд юм болсон байна гэдэг шиг тийм ээ. За ингээд 3 удаагаа дахин сайжруулж тэгээд дахиад танилцуулаад за ингээд экспертүүд бол үзье тийм ээ. За ерөнхийдөө одоо энэ сургалтын загвар ихэд болох юм байна. За одоо чинь энэ сургалтын загварын хувьд бол тийм ээ. Агуулгын хувьд бол соёлын агуулгыг заах гэдэг. Монгол одоо уламжлалт соёлын агуулга. За тэгэхээр энэ экспертүүд маань тийм ээ ямар экспертүүд байх вэ гэхээр нэг талаасаа боловсролын хүмүүс нөгөө талаасаа яг соёлын боловсролын хүмүүс байна гэсэн үг. Соёлын агуулгыг заадаг тийм ээ соёлын боловсролын эксперт хүмүүс байна гэсэн үг. За тэгээд тэр соёлын боловсролын экспертүүд маань тийм ээ миний энэ сургалтын загварыг хараад за энэ яг одоо жишээ нь зөвхөн Монгол гэдэг агуулгыг заах хэрэгтэй байна уу эсвэл тийм ээ соёлын бүх одоо чинь бусад бүх агуулгыг одоо жишээ нь тийм ээ бит бус одоо үг гэдэг юм бол уртын үг заах гэсэн тийм ээ. За эсвэл яг нөгөө одоо дайлан одоо яхад ч юм уу тийм ээ бүх төрлийн одоо соёлын агуулгыг заагаад энэ одоо загвар ерөнхийдөө оновчтой байгаа мó гэдэг талаас нь хараад за ингээд тийм ээ бүх төрлийн одоо жишээ нь агуулгаар ерөнхийдөө бол яг ямар ч төрлийн соёлын агуулгыг заасан үг тэгэхээр тэрийг соёлоо таны мэд юм байна. Дараа нь бол тэрийг туршиж үзээд өөр юм болох юм байна. За тэгээд өөрийнхөө уламжлалт соёлыг одоо ингээд хайрлж хүндэтгэх юм сэтгэл зүйтэй болох юм байна. За тэгээд бол яг бус төгөө нийлүүлдэг юм хандлагатай болох юм байна. За гэсэн ийм одоо дөрвөн үндэстэг дамжих юм байна гэдгийг бол хүлээн зөвшөөрөөд ингээд бол яг нэг сургалтын одоо туршиж болно гэсэн ийм одоо дүгнэлтийг өгч юм гэсэн үг. Тэгэхээр миний сургалтын загварын одоо тийм ээ validity буюу найдвартай байдлыг яаж би одоо хүмүүс баталж харуулж байна вэ гэхээр за нэгдүгээр нь тийм ээ одоо би өөрөө энийг тийм ээ одоо соёлын бүх боловсролын одоо дүгэн дэлгэрүүлжсэн зааж исэн туршлагуудыг судлаад за ингээд ерөнхийдөө бол ийм хүн байна гэж загварчилж байна. За тэрийг мэрэгжлийн хүмүүс нь тийм ээ боловсролын болон соёлын мэрэгжлийн хүмүүс нь үзүүлээд за гарах талаасаа соёлын боловсролоо соёлын агуулга талаасаа ямар байх вэ гэдэг дүгнэлтүүдийг аваад за тэрэндээ үндэслэл сайжруулалт хийгээд дахин сайжруулалт хийгээд нэг замаар бол энэ сургалтын загварыг бас гаргаж ирсэн. Тэгэхээр нэг өдөр бодож байгаа бол өөрөө зорчин гэсэн ойлголтоос биш. Маш олон талын тийм ээ оролцогчдын сан сэтгэл за тэгээ олон жилийн тийм ээ нөгөө хүмүүсийн хийсэн судалгааны соёлын боловсролыг заагаад юу анхаарах хэрэгтэй ямар тийм ээ гол онцлог зүйл байдаг гэдгийг харгалзан үзчихэж юм одоо загварыг бол боловсруулж байна гэсэн үг. Тэгэхээр та бүгд ч гэсэн тийм ээ яг сургалтын загварыг бол бид нэр бэлэн одоо идэвхтэй сургалтын аргыг ашиглаж болно. За энэ маань л болоос тийм ээ ингээд туршаад ингээд өөртөө их натлагдсан учраас энийг бол шууд ашиглаж болно. Энэ бол яг энийг ашиглахын тулд одоо бид нар заавал validity байдлыг одоо нотлох шаардлагагүй гэсэн энийг бол зөвхөн онлайн хэсэг дээрээ за тийм ээ одоо жишээ нэггээр байдлаар ингээд бол тэд он ингээд ийм хүн судалж бий болсон үнээс хойш ийм олон төрлийн сургалтын үүдэнтэйг нотлогдсон гэдэг талаас нь бич явж болох болно. За хоёрдугаар нь бид нөгөө дизайн суурьсан модулүүд хэрэгж болно гэсэн тийм ээ одоо жишээ нь ADH гэдэг юм үү тийм одоо дизайны загваруудыг ашиглаж байгаа бол за тэдний талаараас онлайн хэсэг дээр суурь тийм ээ одоо энэ аргааны боловсрол үүдэнтэй босгож нотлсон суурь одоо судалгааны ажлуудыг оруулж. За хамжи яг өөрийнхөө боловсролын шинэ судалгааны загварыг гаргаж ирэх гэж байгаа бол тэр сургалтын загвараа тийм ээ энэ бол ингээд сургалтанд хэрэглээд үр нөлөөтэй юм а баталгаатай байх магадaltaй юм а гэдэг бол нэг бол экспертүүдээс тийм ээ одоо ингээд үнэлгээ шинжилгээ аваад гаргаж ирч болно. Эсвэл чи өөрөө туршилтанд оруулаад тийм ээ үр дүнг ингээд харьцуулаад наривчлалтаар тийм ээ дата боловсролт хийгээд ингээд бас гаргаж ирэх боломжууд бол байдаг. За тэгэхээр энэ дээр бол яг сургалтын загварынхаа найдвартай байдлыг яаж ингэж нотлох харуулж байгаа вэ гэдэг юм шиг бол одоо ярьж байна. За дараагийнх нь арга бол энэ сургалтын загварын одоо тийм ээ найдвартай найдвартай байдал байсан. За одоо бол судалгааны арга онцтой байдал юм ээ. За тэгэхээр судалгааны арга онцтой байдал гэдэг нь бид нар туршилтын судалгаа хийгээд байгаа. За яагаад туршилтын судалгаа хийж байгаа юм бэ гэхээр мэдээж маш олон төрлийн одоо edutech тийм ээ одоо чинь эсвэл яг зөвхөн VR технологи шиг судалгааны өгүүлбэрүүдийг уншина. За ингээд бол VR технологи ашигласан ийм судалгааны өгүүлбэрүүдийн 100 өгүүлбэр уншаад 98 нь бол яг туршилтын судалгааг хэрэглэсэн байна. Ингээд бол VR сургалтын одоо хэрэглэлтүүний өвн нөлөө хэмжээ туршилтын судалгааны хамгийн өвдөнтэй байдаг байх нэ ч гэдэм үү. За ийм байдлаар бол яг судалгааны хамгийн хөнгөлөлттэй байдлыг гаргаж ирнэ гэсэн үг. За одоо чинь энэ дээр бол тийм ээ. За 2020 онд бол тийм ээ энэ
AR технологи ашигласан сургалтыг бол яг туршлагын судалгааны арга дээр хийсэн байна. За энэ дээр бол тийм ээ VR сургалтын одоо хэрэгсдгүүнийг асаасаа туршлагын судалгааны арга дээр хэрэглэсэн байна. За энэ дээр болохоор янз бүр гэдэг маань одоо цахим намыг туршиж үзсэн байна. Ингээд бас яг ингээд туршлагын судалгааны арга хэрэглэсэн байна. Тэгэхээр ерөөхдөө бол тийм ээ цахим одоо ямар нэгэн байдлаар тэгэхээр компьютер суурь таймэрлэл түүний үр нөлөөг хэмжиж туршиж үзээд тэр үр нөлөөг хэмжих нь бол илүү тохиромжтой байт юм байна гэсэн нэг юм тодорхой дүгнэлтийг гаргаж ирээд энэ маань бол яг судалгааны аргын маань оновчтой байдал буюу найдвартай байдал гэж гарч ирнэ гэсэн. За одоо чинь тийм ээ энэ дээр бол бичсэн байна. Судалгааны арга оновчтой байдлыг хангахын тулд тухайн чиглэлийн судалгааны өгүүлэлтийг уншиж ямар судалгааны арга ашигласныг тодорхойлно. За ямар судалгааны арга тохиромжтой үр дүн боддоор хэмжиж байгаа бүсэд судлаач гэсэн судалгааны ажилд анализ хийнэ гэж. За тэгэхээр хамгийн нэгдүгээр багш нь тийм ээ та бүхэнд одоо энэ чиглэлийн төлөө өгүүлэлт ямар анализ хийх вэ гэдэг. Тэгээд 5 зүйлийг харна гэж хэлсэн байгаа тийм ээ. Нэгдүгээр нь бол яг ямар хэрэглэлтөөр хэлсэн байна. Хоёрдугаар нь ямар арга зүй хэрэглэсэн байна. Гуравдугаар нь ямар сонголтын арга ашигласан байна гэдэг чинь. За энийг хийлгээдсэн шалтгаан маань бол яг судалгааны аргаа сонгоход нэгдүгээр хэрэг болно. Хоёрдугаар нь судалгааны аргаа сонгосон үндэслэл болж өгдөг учраас ийм зүйлүүдийг бол багш нь та бүхэнд хэлсэн байгаа. За ингээд судалгааны ажлууд хийгээд тийм ээ уншаад бид нэр одоо судалгааны аргынхаа тийм ээ найдвартай одоо төгсгөлтэй байдлыг ингээ гаргаад ирж байгаа бол дараа нь бол тийм ээ судалгааны асуултын оновчтой байдал. За жишээ нь learning achievement буюу сурлагын амжилтыг эмчилж бол тийм ээ pre болон post test авч байгаа. Урьдчилан болон дараачлалтыг болгож байгаа. Тэр pre болон post test юм аа тийм ээ одоо энэ бол урьдчилан болон дараагийн тесттэй бол яг энэ бол найдвартай юм а гэдэг тодорхойлж гаргаж ирнэ. За мөн learning motivation буюу суралцах одоо сэтлийг бас одоо тодорхойлоход хүүхдүүдээс асуулт авч байгаа. Тэрнийг бас оновчтой байдлыг баталгаажуулна. За cognitive load буюу одоо танхимын ачааллыг хэмждэг юм бас асуулт байдаг. За тэрнийхээс одоо бол яг найдвартай байдлыг ингэж баталгаажуулж харуулна гэсэн үг. За ингээд нэмэлт одоо чадваруудыг хэмжих асуулт авч байгаа бол тэдгээрийг бас найдвартай одоо юм байдлыг оновчтой байдлыг баталж харуулна гэсэн үг. За тэгэхээр урьдчилан болон дараагийн шалгалт. За мэдээж шалгалтыг хэрэгжиж авах гэж байгаа бол за одоо чинь би тийм ээ одоо газар зүйн 7 дугаар ангийн хичээл дээр VR технологи гэсэн юм сургалтын туршилт хийх гэж байгаа тийм ээ. Тэгээд би хүүхдүүдээс 7 дугаар ангийн хүүхдүүдээс шалгалт авах гэж байгаа. Тэгвэл нэгдүгээр бол яг бид нар бол технологийн хүмүүс газар зүйн багш биш. Хоёрдугаар бид нар EBS багшилдаг биш тийм ээ. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр тэр урьдчилан шалгалт болон дараах шалгалтыг заавал яг мэргэжлийн газар зүйн багшаар нь одоо тийм ээ боловсруулаад тэгээ за хараа нэгтлэр нь ч юм уу хилцүүлээд за ингээд бол энэ шалгалтынхаа материалын одоо найдвартай байдлыг хангана гэсэн үг. Тэгэхгүй бол тийм ээ олон улсад болоод жишээ нь за дамаа яг намайг диссертац хамгаалах үед багш нар ингээд асуудаг тийм ээ. Энэ шалгалтын материал хаанаас гараад ирсэн юм бэ? Хэн боловсруулсан юм бэ гэдэг юмуд. За соёлын боловсруулалтын агуулга байдаг. Би гэтэл технологийн хүмүүс тэгэхээр бол яг за ерөнхий боловсруулалтын сургуулийн 5 дугаар ангийн одоо багш нар нийлээд ингээд энэ асуудлыг боловсруулсан юм аа. Гэх мэтчлэн хариулах байдлаар бол яг нөгөө асуулгынхаа найдвартай байдлыг шалгалтынхаа найдвартай байдлыг би ингэж гаргаж ирж байна гэсэн энэ шалгалт бол тийм ээ. Одоо жишээ нь нэг дурын хүн зохиолч байна. Тухайн хүүхдээ нөгөө чадварыг нэлтгэх шалгалт мөн үү биш үү гэдэг дээр бол нөгөө экспертүүд маань миний одоо дипломын хамгаалтанд дээр сууж байгаа хүмүүс маань гайхаад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ шалгалт маань хүүхдүүдийн мэдлэгийн чадварыг тодорхойлж гаргаж ирэх шалгалт муу юм аа гэдгийг батлахын тулд яг энэ шалгалтыг хэн боловсруулалт хийсэн бэ тийм ээ. Яаж боловсруулалт хийсэн бэ гэдгийг тайлбарлах тийм одоо шаардлага гардаг. За тэгэхээр таны мэдгүй ачаал одоо за ерөнхийдөө бол таны мэдгүй ачаалыг interesting motivation inventory гэдэг за олоос төлөв зөвхөрөгдөж өгсөн яг нөгөө одоо чинь энэ бол нөгөө сонирхол сэтлийг хэмжиж байгаа асуултууд учраас яг олон улсын нөгөө сэтгэл судлаачид тийм ээ за эсвэл энэ тэглэл одоо мэрэгчлэнүүдийг гаргачихсан за тэгээ үр дүнг ингээд наривчлаад тийм үр дүнтэй маань энэ бол яг бүгдийг таны мэдгүй одоо сонирхлыг сэтлийг хэмжиж байна гэдэг эсвэл яг таны мэдгүй ачааллыг тийм ээ тухайн сургалтын явц стресс үүснэ үе гэдэг хэмжиж байна гэдэг ингээд байр суурьлуудаа гараад ирсэн асуултууд учраас олон улсад төгслийн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагаар ингээд тийм ээ хянагчсан ийм одоо асуултуудыг хэрэглэх юм бол илүү одоо чиний одоо тийм ээ гаргаж ирсэн үр дүн чинь илүү найдвартай байна гэж тооцогддог гэсэн. Тэгэхээр одоо бол чинь тийм ээ одоо би одоо магиструудад юм уу бакалавруудад ингээд диплом ажиллагууд за ингээд нэг 2 бүлээн дээр туршлагын судалгаа хийдэг гэдэг ингээд явуулгаар яадаг вэ гэхээр хүүхдүүд бол тийм ээ ингээд асуулгаа өөрөө боловсруулаад шалгалтын өөрөө боловсруулаад тэнгуүтэй бол яг хүүхдүүдээс за хичээл гоё байсан уу эсвэл хичээл юм байсан уу гэдэг 5 асуулт ингээд зохиогоод авчдаг. Яг диплом аваалтан дээр тийм ээ за энэ хөгжиж сонирхолтой байсан гэдэг энэ нотлох юм бэ тийм ээ. Чиний асуух энэ асуултууд яг хүүхдийн сонирхлыг тийм ээ. Яг төлөвлөж чадах юм уу? Эсвэл энэ асуулт чи өөрөө найдвартай байж чадах юм уу гэж ингээд асуудаг ирдэг л дээ. Тэгэхээр энэ маань бол мэдээж асуудагч ёстой зүйл. Тэгэхээр яг одоо чинь энэ төрлийн мэргэжлийн судлаачид бол тийм ээ дамаа докторийн түвшний оюутнуудын төрөл яг асуулт авч байгаа хүүхдүүдээс ямар нэгэн дата цуглуулах асуулт авч байгаа бол тэр асуулгынхаа найдвартай байдал тийм ээ одоо оновчтой байдлыг бас давхар шалгаж энэ маань дараа нь бол яг бодит үр дүн гарнаа. Эсвэл яг үр дүн найдвартай байна гэж хүмүүс төлөв зөвшөөрөх юм асуудал яригддаг байгаа. За тэгэхээр бол багш нь хэлээ тийм ээ pre post test-тэй бол багш нь бол яг нөгөө мэргэжлийн багш нараар нь бол боловсруулдаг. За IBM одоо сонирхол юм эсвэл таны мэдээ ачаал энэ төр үүсгэж байгаа. Үүсч ийнэг шалгах гэж байгаа. Энийг бол олон улсад нөгөө хөргөн зөвшөөрөгдсөн. За энийг бас нөгөө та бүхэн пейпер уншгаар чинь тийм ээ. Хүмүүс угаасаа энэ төрлийн юмнуудыг хэмжнэ гэдэг ингээд авчихсан байгаа учраас тэднээс санаагаад энэ асуулт ерөнхийдөө ашиглаж илүү тохиромжтой юм байна. Энэ асуулт нь яг таны мэдээ ачаал хэмждэг юм байна ч тийм. Ийм хөө ергий чиглэлтэй болоод ирдэг байгаа. Нөгөө талаас бас найдвартай байдлаа ингээ хамгаалах нотлох баримтуудыг бас цуглуулах юм боломжтой байдаг. За тэгээд мэдээж ингээ асуулгыг ингээ бид нэр нэгдүгээр тал ингээ тийм асуултыг сонгоод авчлаа. Хоёрдугаар нь бол бид нар яг юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр
датагаа маш одоо зөв одоо тийм ээ зөвлөж авах шаардлага гардаг. Тэгэхээр туршлагын судалгаа яг хийж байгаа үед бол тийм ээ одоо жишээ нь би бол чинь манай магиструуд ингээд туршлагын судалгаа хийж байгаа үед яг ингээ өөрөө очиод яг туршилт хийх үйл явцыг хардаг гэсэн. Тэгэхээр нэгдүгээр ингээд ер нь бол анх удаа туршилт хийж байгаа хүн бол дандаа ерөөсөө яг ямар нэгэн зүйлээр одоо алдаа гаргадаг. Ямар алдаа гаргадаг вэ гэхээр за хүүхдүүдтэй бол яг нөгөө асуудал одоо шалгалтыг ойлгож тийм ээ суперэндэ пост тест үргэлжлэн шалгалт дараах шалгалтаа яг ингээд шалгалтыг ойлгуулж нөгөө хүүхдүүд маань нөгөө стресс үүсээд би ингээд тийм ээ ямар нэгэн дүн авах гэж байгаа маань эсвэл ингээд би юм авчих ингээд надад асуудал үүснэ гэдэг ч юм уу. Энээсээ болоод нөгөө заагаагүй байгаа хичээлийн маань ингээд тийм биенээс авуулаад ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд үр дүнд нь нөлөөлөд байдаг. Тэгэхээр нэгдүгээр яах ёстой вэ гэхээр орсон шалгалт авах гэж байгаа хүүхдүүдэд зорилгын зөв тайлбарлах хэрэгтэй тийм ээ. За энэ бол яг та нарын ямар нэгэн байдлаар дүн та нарт өгөхгүй би яг одоо байгаа нөхцөл байдлыг одоо шалгалт хийхээс илүү энэ бол яг зүгээр юм асуудал байгаамаа ч гэдэг юм тийм нөхцөл байдлыг тодруулах гэсэн асуудал байгаа гэдэг тийм. Зорилгыг нь бүр зуршил маш зөв тайлбарлах шаардлага гардаг. За дамаа манай Монгол оюутнууд 10 жилийн хүүхдүүд бол яг нэг шалгалт гэхэл тийм ээ. Заавал ингээд нэг стресс үүсээд ирдэг учраас заавал ингээд сайн хийх ёстой гэсэн нэг тийм бодол үүсээд ирдэг учраас яг туршлагын судалгааны үед бол урьдчилан шалгалт дараа шалгалтыг бол шалгаж идэхгүйгээр яг ерөнхийдөө хүүхдүүдийн мэдлэгийг зордож байгаа. Зүгээр даны мэдлэгийг илрүүлэх гэж байгаа асуулгаач гэдэг юм иймэрхүү байдлаар илүү нөгөө стрессгүй яг нөгөө үнэн бодит хариулт байдлаар зорилгыг бол зөв тайлбарж өгөх хэрэгтэй. За хоёрдугаар бол нэг дор олон асуудал гарах байх. За яг туршлагын шалгалт дуусны дараа тийм туршилт дуусны дараа шалгалт авна. Тэгээд одоо сэдлийн асуултыг авна. Таны мэдээ ачааллыг авна гэдэг ингээд хэд олон асуулт авах мэдээж хүүхдүүд чинь тийм ээ дараа ингээд цалганы цагаар ингээд завсгах гэж байгаа ч юм уу эсвэл ингээд тийм ээ яараад эсвэл ингээд хэд олон асуулт асуугаас ингээд завхаараад ингээд асуудал үүсээд дандаа нэг хариултыг сонгох ч юм уу тийм эсвэл асуултаа ингээд дутуу бүлэд хаях юм уу юм асуудал үүсдэг. Тэгэхээр одоо чинь 25 хүүхд туршилтанд авсан байлаа гэдэг. Бүгд ингээд нэг дор асуултууд авчаар за тэгээ 10 хүүхдийн зөв бүлэд нөгөө 15 тийм ээ тийм бүгэлцсэн эсвэл нэг хариултаа бүтэц сонгосон ч юм. Ийм хөө байх юм бол тийм ээ тухайн одоо асуулга хэрэглэхгүй яах вэ гэдэг юм асуудал үүсдэг. Тэгэхээр ер нь бол нэг дор олон асуулт авах байхгүй байх хэрэгтэй. Чинь туршилтын судалгаа дууссан бол маргааш нь дараах асуултаа авч болно. Эсвэл 7 хоногийн дараа ч авсан байж болно тийм ээ. Тухайн хүүхд тухайн агуулгын хэрэг хадгалж ирнэ гэдгийг шалгах гэсэн шүү дээ. За тэгээд энэ асуулгуудыг бол яг жишээ нь одоо сэдлийн асуудлыг бол яг тэр дор бол зүгээр яа гэвэл хүүхдүүд нөгөө олон хугацаа хүртсэн өөр төгссөн сэтгэл хөдлөө гэдэг тийм ээ олон багтаад ирдэг учраас ачаалал юм уу дараа шалгалтын дээр бол дараа нь ингээд өөр өдрүүд авах боломжтой байдаг. Тэгэхээр энэ дээр бас туршилтын судалгаа хийж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй байдаг. За тэгээд сумчны асуудал өгөхгүй л языг хянах гэдэг маань би бас хэллээ тийм ээ. Бүгд нөгөө асуултуудаа уншихгүйгээр нэг хариултыг сонгох эсвэл зарим нэг хариултыг ингээ хаяа явуучих гэх мэтлээ бас буруу хариулах тийм ээ. За эсвэл нэгээс 7 хүртлийн сонголт байхад тийм ээ. Нэг нь хамгийн муу 7 нь хамгийн сайн гэдэг сонголт байхад буруу ойлгоод ингээд тийм ээ. Өөр хариултыг сонгох явуулдаг юм. Ийм байдаг учраас ерөнхийдөө асуулгынхаа одоо яаж бөглөх үү, яаж тийм ээ одоо бөглөх хэрэгтэй гэдэг маш сайн хэлээд за бөглөх үйл явц бас өөрөө хянживэл зүгээр байдаг гэж байгаа. Зүгээр байдаг байгаа. За тэгээ ямар үед ямар асуудал авах тодорхойж төлөвлөх гэлээ тийм ээ. Мэдээж нэг дор олон асуудал авахгүй байх учраас хүүхдүүд тийм ээ одоо жишээ нь сэдлийн асуултыг бол 4-5 өдрийн дараа хамгаалах хүүхдүүд бол тухайн өдөр юу мэдэрсэн мартчих шүү дээ. Тэгэхээр эхлээд сэдлийн асуултыг яг туршилт дуусны дараа авна. Дараа нь яг 3 хоногийн дараа шалгалт авах гэдэг юм. Ийм байдлаар өрсөн төлөвлөх хэрэг гардаг. За авсан асуулгын үр дүн програмд орж зөвлөх. За мэдээж ингээд 25 хүүхдээс туршлагын судалгаанд оруулчлаа гэхэд за чинь яг 2 одоо асуулганд нь хариултгүй ингээд хайцсан байгаа бол яг 23-ыг орж таарна тийм ээ. Гэтэл нөгөө датагийн одоо тийм ээ найдвартай байдлыг хангахад бол 25-аас дээш одоо сурч дээр үр дүн гарч иж бол яг энэ дата чинь илүү доктортой үр дүн гарна шүү дээ. Тэгэхээр бол яг нөгөө 25 хүүхдэд тулгаж туршлагын судалгаа аяг өсөв 30 хүүхдэд хийчихэд за нэг яг асуулт шалгалтын дээр нэг 3 хүүхд хасагдлаа гэж бодоод нэг 27 хүүхдийн дата дээр анализ хийх үү. Гэх мэт ийм асуудлуудаа өөрсдөө өөрчлөн тооцоолох шаардлагатай байдаг. За мэдээж өмнө нь бол туршлагын судалгаа хийж байгаа хүмүүс бол нэг удаа өөр сэдвэр юм өөр хэлэлтүүд юм дахиж хийж үзчихэд нөгөө өөр бүлэг дээр яг туршилтаа хийх юм бас байдлаар өөрсдөө бас дадлгажуулж бас болтгоо. За яг туршилт маань тэгээд нэлээд хугацаа зараад хийх ажил байдаг. Нэлээд хугацаа зарцуулж зогсоож хийчихэд нөгөө цуглуулсан дата маань үр дүнгөө тийм ээ хэрэгцээгүй найдвартай биш юм байгаа дээр бас бид нэр дахин туршилт хийх шаардлага гарна. Тэгэхээр бол айл алга дата цуглуулах үйл явцаа маш сайн төлөвлөж маш сайн тийм ээ одоо хянжиж энийг цуглуулж авах шаардлага гардаг шүү. Тэр энэ дээр нэгээс анхаарах хэрэгтэй. За ингээд цуглуулад авсан тийм ээ одоо дата утгыг тийм ээ яаж хэмжих вэ? Тэмэгшин тайлбарлаж гаргаж ирэх вэ? Үр дүнг нь яаж тайлбарлах вэ? За тэгээд ийм үр дүн гарч байгаа нь ямар учир шалтгаантай юм бэ гэдгийг бас тайлбарлах. Ийм шаардлагууд бол гарнаа. За тэгэхээр learning achievement гэдэг буюу одоо сургуулийн амжилтыг бид тийм ээ одоо тайлбарлая л да. Урьдчилан болон дараа шалгалт. За чи надаас математикийн одоо жишээ тийм ээ одоо юу гэж гэдэг одоо геометри одоо гурван дотоод үзэх юм уу энэ хүү агуулгатай туршилт хийсэн бол урьдчилан шалгалт авах тийм ээ. Тэгээд одоо чинь урьдчилан шалгалтын дээр гурван дотоод үнцгийн талаар ерөөсөө мэдлэхгүй. За ингээд яг нэг асуултанд хариулаад 40% авлаа. За тэгвэл би ингээд туршилтын хичээлдээ оролцоо тийм ээ. Урьдчилан дотоод үнцгийн талаар ингээд би хараад ийм учиртай байна гэдэг юм байна гэдгийг одоо симуляцаас хараад ингээд тушаад үзснийхаа дараах шалгалт авах дараа чинь гэдэг би чинь 80% авлаа. За тэгэхээр миний тийм ээ урьдчилан шалгалтанд би 40 авсан. Туршилтын дараа би 80 авч байна. Энэ хоёрын маань зөрүү нь бол яг 40% гэдэг маань тухайн нэг туршилтын үр нөлөө гэсэн үг байхгүй юу? Тэр энэ 40%-ыг яаж тийм ээ тодорхойлж гаргаж ирэх вэ гэдэг. За эсвэл тийм ээ одоо хяналтын бүлэг маань ингээд сурч ашиглаад ингээд сурчиж байгаа. Тэгэхээр 30 хүүхдийн одоо жишээ нь тийм ээ 30 хүүхэд одоо чинь урьдчилан шалгалтын дээр аваад төслийн шалгалтын дээр аваад энэ хоёрын ялгар нь бол яг нэг
20 байг. Дунджаар тийм ээ дунджаар. За хяналтын бүлэг маань бол яг туршилтын бүлэг маань бол 20 байгаад хяналтын бүлэг маань 10 байдаг. Тэр одоо энэ 20 12-ын хооронд найрцуулаад за тэгээд бол яг хяналтын бүлэг дээр бол хүүхдүүдийн тийм ээ одоо ингээд туршилт хийсэн ч гэсэн дараах ингээд нөлөөлөл нь бол юм бага байна. Туршилтын бүлэг дээр болохоор ялгааны өндөр байгаад байна. За энэ хоёрын хоорондох ялгаа нь бол яг TDS гэдэг гарч ирж байгаа. Энээс харахад бол яг энэний туршилт ийм үр нөлөөтэй эсвэл яг хүүхдэд ийм нөлөө үзүүлсэн байна гэдэг ийм дүгнэлтэнд бол хүрдэг гэсэн үг л дээ. За тэгээд яг ерөнхийдөө бол яг бид нар юу яаж болно тийм ээ T-тестийг тооцож гаргаж ирж болно. За T-тест нь ерөнхийдөө хоёр бүлэг хоорондыг бол харьцуулаад ингээд бол тийм үр нөлөөг нь тодорхойлж байгаа. За нөгөө талаас бас анааваг бол тооцож болно. За тэгэхээр ерөнхийдөө бол ингэ гэсэн үг. Хяналтын бүлэг, туршилтын бүлэг хоёрынхаа тийм ээ одоо pre-тестийн дундаж оноонууд нь гаргаад ирнэ гэсэн үг. За тэгэхээр жишээ нь бол одоо жишээ тийм ээ энэ 2 дахь тable 3 дээр ярив. Дундаж дугаал тийм ээ одоо туршилтын бүлэг дээр болохоор 80 байсан байна. Хяналтын бүлэг дээр бас 80 байсан байна. Тэгэхээр энэ хоёроос харахад бол ерөнхийдөө хүүхдүүдийн гарааны түвшин бол яг ижил байсан гэдэг маань хүүхдүүдийн одоо тухайн агуулгын талаар мэдэх мэдлэг нь адилхан байсан гэсэн нэг түвшин байсан гэсэн үг. За ийм байгаа үед энэ туршилт хийж болно тийм ээ. Туршилт хийж болно. За энэ харин туршилтын дараа туршилтын бүлэг маань 88 болж өөрчлөгдсөн байна. Хяналтын бүлэг маань 83 болж өөрчлөгдсөн. За тэгэхээр ингэж харахад тийм ээ 88 83 гэдэг маань бол яг туршилтын бүлэг дээр бол 8% зүрх өссөн байна шүү дээ. Туршилт тестний дараа хүүхдүүдийн мэдлэг 8% өссөн байна гэсэн үг. Хяналтын бүлэг дээр туршилт тестний дараа 3% өссөн байна гэсэн үг тийм ээ. За одоо чинь энэ дээр гарч ирж байна. За энэ дээр болохоор яг нөгөө 88 83 хоёрыг хооронд нь харьцуулаад энэ хоёрын хооронд тийм ээ бүлгүүдийн хоорондын ялгааг харьцуулаад анкавадр гараад ирнэ. Энэ маань F value гэж гардаг. За F value 30-аас 30 гарна гэдэг маань яг энэ бүлэг хоорондын зөрүү бол нэлээд өндөр байна гэсэн юм утгатай. Тэр бүлэг хоорондын зөрүү өндөр байна гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхээр туршилтын бүлэг хяналтын бүлэг хоёрт бол яг туршилт хийсний дараа нэлээд юм өндөр түвшний ялгаа гарсан байна гэсэн. Тэр мэдээж өндөр түвшний ялгаа гарсан байна гэдэг маань нөгөө хэлж байгаа хэлтгүү маань хүүхдүүд нэлээд өөрчлөлт өгчөөл гэсэн үг байна. За энэ дээр болохоор дараах тестээс орчлон тестээр хасаад хасж байгаа. Тэнгүүт одоо бүлийн одоо дунд нь болохоор 7 байсан байна тийм ээ. Туршилтын бүлэгт 7 гэсэн юм өөрчлөлт гарсан. Хяналтын бүлэгт болохоор 2 гэсэн юм өөрчлөлт гарсан. За ингээд 2 7 2-ын хооронд нь харьцуулаад энэ хоёрын хоорондын ялгаа тест дээр гараад ирж байгаа маань. За энэ дээр бол нөгөө F value маань ямар утгаар гарч ирж байгаа вэ те. За T гэдэг одоо энэ овцч маань ямар одоо утгаар гарч ирж байгаа гэдэг дээр тайлбар нь бол энэ дээр байна. За эдгээрийг ингээд тэгэл бид нар яг бас яг бүлэг хоорондын одоо тийм ээ вариацийн ялгаануудыг ингэж гаргаж ирж байна гэсэн үг байна. За тэгээд урьдсан сургуулийн амжилт одоо pre-test дээр энэ харагдаж байна тийм ээ. За pre-test дээр бол бид нар ингээ хахад хяналтын бүлэг, туршилтын А бүлэг, Б бүлэг гэсэн 3 бүлэгтэй. За тэгээд бол яг за энэ 3 бүлэг хооронд нь бол харьцуулаад бол тийм ээ хоорондох ялгааг нь бол энэ дээр гаргаад ирсэн байна гэсэн үг. За тэгээд шалгалтад авах ингээд асуулгуудаа 4 хуваацсан гэсэн үг тийм ээ. Тэгээд мэдлэг шалгах асуулт, зуршил шалгах асуулт, хүндэтгэлтэй байдлыг шалгах юм 5 асуулт. За тэгээд бол яг түүнэл төрөл байдлыг шалгах юм 5 асуулт. Тэгээд за энэ тус бүрийн дундчуудыг гаргаад ингээд бол яг хооронд нь харьцуулаад ялгаа нь бол энэ дээр гараад ирсэн байна. За энэ F value-гийн утга нь бол тийм ээ P-ийн утга 0.5-аас их байна гэдэг нь бол яг ерөөдөө бүлэг хооронд бол ялгаа байхгүй байна. Энэ pre-test учраас гарааны түвшин ижил байна гэсэн ийм тайлбарыг өгч болно. За энэ дээр бол тийм ээ дараах болон өмнөх шалгалтуудын утгуудыг хэрвээ тайлбарлах гэж байгаа бол юу яаж энэ цаана ямар үзүүл хийх гэдэг амыг гэдэг бол тайлбарлаж байна. За мен гэдэг мен нэртэй бол хүмүүст гэж байгаа. Тийм ээ бүх утгыг одоо дундаж утга биш яг энэ бол дундаж утга бол биш гэсэн үг байна. Тийм ээ одоо голын тэрийн дундаж утгыг бол энэ дээр гаргаж ирж байгаа гэсэн чинь одоо 30 хүүхэд байлаа гэхэд 30 л ингэ тийм ээ дөнгөний хэмжээ 30 тавах юм бол дундаж утга маань гарч ирэхээр за энэ дээр болохоор бас урьдчилан болон дараа шалгалтын тийм ээ хүүхдүүдийнхаа дүн одоо нөгөө Instagram стандарт дархалтыг бид нар бас ингэж харж агаад за ерөн шалгалт маань ингэж стандарт дархалтай байвал бол яг ерөөдөө одоо энэ асан шалгалтын маань үр дүн бол яг бас найдвартай байна гэдгийг ингэж харж болно. Тэгээд шалгалтынхаа дүнгуудыг оруулаад тэгээд стандарт дархалтын Instagram-ыг байгуулад бас бид нэг харуулах боломжтой байдаг. За энэ дээр бас тийм ээ плот тестээр бол оюутнуудынхаа оног бол ингэж харуулж болно. За ингэж мэдээж яг энэ голын дундаж утгаас хэд их зайтай байх юм бол энэ бол яг одоо нөгөө юунд орохгүй утгууд гэсэн үг тийм ээ. Стандарт дархалтаас илүү хол биш утгууд гэж тайлбарлагдсан гэсэн үг. Тэгэхээр айлаас олон утгууд энэ голын зураас дээр байх юм бол энэ бол тийм ээ одоо бодиттой авах шалгалт байна гэж нотлогдно. Тэгэхээр бас иймэрхүү тестүүдээр иймэрхүү зүйлсээр бид нар шалгалтынхаа үр дүн гол үр дүнтэй ийм датануудаа тийм ээ үнэн зөв дата байсан гэдгийг нотолж харуулах боломжтой байна. За тэгээ энэ бол пост тест харж байна. За пост тестэн дээр л нөгөө тийм ээ P одоо маань 0.5-аас бага болоод ирж байгаа. За энэ маань бол яг хоорондын амны байдлаар бүлэг хоорондын ялгаа үүссэн гэдгийг бол харуулж байна. За тэгээ бүлэг хоорондын ялгаа үүссэн гэдэг маань бол хяналтын бүлэг, туршилтын бүлэг А, туршилтын бүлэг Б хооронд бол үүссэн. Хоёр туршилтын бүлэг хооронд бол ялгаа бол нэг тийм үүсээгүй. За ягаад тэгэхээр мэдээж энэ маань сургалтын арга зүйн бол нэг зөвхөн хэрэгтгүүн нөр.
За ийм байгаа учраас бол хоёр төрлийн бүлэг хооронд бол ялгаа үүсэгүй. Гэхдээ хяналтын бүлэгтэй харьцуулахад бол хоорондоо ялгаа үүссэн байна гэдэг маань нэг нь архисан арга зүй болон хяналтын бол ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлжээ, өөрчлөлт байна гэдгийг бас нотолж харж байгаа юм байна. За ингээд за бас ингээд пост тестийнхаа тийм Instagram-ыг гаргаад ингээд харуулж болно. Шалгалтынхаа хүүхдүүдэд ямар байдлаар харсан бэ гэдэг. За бас pilot тест дээр тийм ээ. Плот тестээс ингээд харуулж болно. За таны мэдгүй ачааллын үр дүн бол энэ дээр ингээд за learning motivation буюу уулзах сэтэл маань асуудал манд дотроо дөрвөн төрөлтэй байгаад байгаа. За тэрийг бас бүлэг болгоноор ингээд ялгаад гаргаад ирсэн байна. За ингээд дараа нь болохоор энэ бүлэг хоорондын одоо ялгааг бас гаргаж ирээд за энэ утга маань л тийм ээ. 0.05-аас их гараад ирж байгаа. За тэгэхээр бол яг бүлэг хоорондоо л сонирхлын хувьд бол ямар нэгэн байдлаар ялгаа үүсдэг байна гэж үзэн гэсэн үг. Чинь одоо interest enjoyment буюу сонирхол тийм ээ. Perceived competence, perceived choice гэдэг дээр бол perceived competence хоёр дээр ялгаатай. Тэгээд яг perceived choice болон perceived tension дээр ямар нэгэн ялгаа байхгүй буюу бүлгийн одоо 3 талаар орон дээр зорсон хүмүүс ямар нэгэн одоо таны мэдгүй ачаалал үүсээгүй сонголтын үед адилхан байсан гэсэн юм дүгнэлтүүд бол гарна. Тэгэхээр нөгөө гарсан даатагаа яаж одоо бас тайлбарлах вэ? За тэгээд яаж надад байл харуулах вэ гэдэг бас ингэж яриад байгаа. За энэ дээр бол яг таны мэдгүй ачааллынхаа нөгөө дөрвөн бүлэг асуултуудыг хооронд нь ингэж юу яаж байгаа. Хамаарлыг хараад ирж байгаа тийм ээ. За тэнгууд мэдээж perceived tension одоо ямар нэг тийм ачаалал болон interest enjoyment хоёр маань сүрэг утгаараа гэдэг. Хараад энэ perceived choice одоо сонголт гэсэн байдал болон perceived tension сүрэг утгатай гэдэг маань бол яг correlation одоо хамаарлан ингээ харах бол энэ хоёр маань сүргийн эрэг болон сүргийн хамгаалалт гэсэн үг гарч ирээд байгаа. За тэгээ энэ дээр болохоор таны мэдгүй ачаалал за тэр мэдгүй ачаалал одоо найдвартай байдлыг бол Коронбахан альбагаар тийм ээ датагаар нь хүүхдүүдээс судалгаанууд авчаад тэр судалгааны хөгжлүүдийг оруулаад за тэгээ Коронбахан альбаг бодож гаргаж ирэн за мэдээ Коронбахан альба маань 0.7-оос дээш гэдэг юм acceptable. За тэгээд 8-аас дээш бол good. За 0.9-оос дээш бол excellent гэж явдаг. Тэгэхээр бол яг энэ бол үр дүн бол яг хүлээн авах одоо боломжтой үр дүн гарсан гэж тооцож байгаа учраас энэ датаг ашиглаад үр дүн гаргасан байгаа. За гэх мэтчлэн иймэрхүү байдлаар датагийнхаа тийм ээ зөвлөсөн дата юуныхаа асуултын асуулт судалгааны загварынхаа бол найдвартай байдлыг ингэж баталж харуулах нэ.